Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ны зэрэгэлдээ ертөнцийн шин дугаар ороход бэлэн болоод байна. 100 алтан цагтааж зударсан амьдралтай ир. Энэ бол урд өмнө гараагүй ноцтой хэрэг бөгөөд цагдаа хүн ямар их хүч хөдөлмөр зарцуулж байж гэмт хэргийг илрүүлдгийн тод жишээ юм. 1970-ад оны дундуур Улаанбаатар хотын мэргэжилтний хорь гэдэг гадаадын дипломат мэргэжилтэнд үйлчлдэг тусгай үйлчлэгээний ганц дэлгүүрт хулгайч орж 100 шахам алтан цаг алдагдсан байна. Цагдаа сэргийлэх байгууллага хэдийгээр дайчин шуурхай ажилласан боловч гэмт этгээдэн тогтоогдохгүй нэлээд хугацаа өнгөрч. Хэргийн газар уул мөр үлдээгээгүй нь ирээвгийн архаг гэмт хэрэгтэн үйлдсэн байх гэдэг таамаглал төдий байлаа. Цагдаа сэргийлэх байгууллагын гүйцэтгэх ерэн сурвалжлах албаныхан өдөр шөнөгүй ажиллаж хулгайчийн балархай мөрөөр орж эд мөрийн хөдөлшгүй баримттай болох гэж чармааж байв. Ийм маягийн цаг бусад дэлгүүрт олноор худалдагдсан гадаадад явсан хүмүүс бас авчирч 8 айлж байсан учраас хүний зүүж явсан тийм цаг болгоныг хэрэг бүртгэлд авах бэрхшээлтэй байв. Гэвч бараан зах дээр ийм цаг зарах хүн байгаагүй юм. Ийм олон тооны цагийг авсан хүн заавал зарах тул чухам хизээ, хаана, хинт гэдэг асуултанд хариулах хүнд хэцүү даваа тулгарч байлаа. Алтан цагнуудыг худалдан борлуулж болох газруудад хяналт тогтоож, зарим с ิจ гтэй хүмүүсийг хараанд авч тэдний хөдөлгөөнийг ажиглаж чадав. Мөн ерэн сурвалжлах ажилд тусалцаа үзүүлж чадах, цагдаа сэргийлэх байгууллагад туслах, олон нийтийн бригадын боломжийн зарим гишүүд болон бусад туслагч нарт үүрэг даалгавар өгчтэй ажиллав. Алтан цагны талаар зарим мэдээллийг хүлээн авч шалгаж баримтжуулах ажиллагаа үргэлжилсээр байв. 8 сарын нарлаг сайхан нэгэн өдөр хотын зүүн урд хэсэгт буй моринд тойруулгад хурдан мордын уралдаан болж байхад цагдаагийн гүйцэтгэх ерэн сурвалжлах албаныхан хяналтанд байсан дэндүү тэнд очисон байна. Олон жил шорон гяндагаар явсан тэр зүгээр нэг очиагүй байх гэж үзэн хяналж тавьж байв. Тэр ямар нэгэн хүнийг тис чадах хүлээсэн байдалтай цагаа үе харж хотын төвөөс ирэх автобус машинаас бууж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн ажиглаж байгаа нь бүрж с ิจ гтэй болгосон байна. Удалгүй таксинаас нэгэн эмэгтэй бууж хин нэгнийг олны дотроос олж уцахаар хайж байгаа нь харагдав. Дэндүү түүнийг олж харуу та биений хараа тэмүүлж буй амраг хоёр шиг сэтгэл тогтлон уулзав. Тэр хоёр хайр тамаргууд биш ч гэлээ олны хөлөөс зайдуу ямар нэгэн зүйл өгч авалцах ёстой байж. Яг тэр агшинд гүйцэтгэх ажилтнууд гинэд очиход сандар твцсэн хоёр тийшээ ухсхийн зогтов. Гэхдээ тавч алхалгүй баригдаж уруу царайлан хотын цагдаа сэргийлэх газрын конторт хүргэгдэн ирж байцаагдав. Дэндивэн хэнэггүй царайлж гингүү хүн болж үжиглэж байхад эмийн уучраа олохгүй бүлтэнэн авчихна. Тэдэнд урьдчилан төлөвлөсөн асуултуудыг дис дараатагаар тавихад бүр боломгджээ. Дэлгүүрт хулгай хайрыг гарсан тэр өдөр жухам хаана ямар ажилтай байсныг асуухад с ิจ гтэн дэндвийн нүүр баг зэрэг булааж хоолоогоо засан суудал дээрээ хөдөлснөө хинэггүй царайлж хотод байгаагүй Төв аймагт ихчиндээ очиж тэнд байсан гэж мэлцв. Аливаа хашир хулгайч нарын заншснаар өөрийгөө хэрэг гарах үед ойр хавьд байгаагүй гэж булцдаг муу аргаар хэвнэг хэлсэн байна. Ийм башир аргыг сайн мэдэх мөрдөн байцаагчид огтхон жажирсангүй. Харин дэрэгдэн бүр саатуулагдаж байсан гоогормог их чимэгтэй гинэд гизээ даран ярвааж болохоо байлаа гэж хэлв. Эмэгтэй хүний гарцаагүй хувийн шалтгаан байж болох тул төлөөлөгч хүсэлтийг нь дуртаяа зөвшөөрсөн байна. Харин түүнийг ерэн сурвалжлахын эмэгтэй ажилтан дагуулan нойлын өрөөнд оруулаад үүдэнд нь тандаж зогсов. С ิจ гтэн гоогормоо жорлонгийн ус татахдаа ямар нэг металл зүйлийг усны хураагуурт шидэх чимээ гармагц хаалгыг нь шууд онгоолгон та усны хураагаарт хайсан цагаа өөрөө гараараа авчиг хэмээн шаардав. Тэр эмэгтэй аргагүй байдалд орж эхлээд эсэргүүцэж үгүйсгэснээ аргагүй эрхэнд алтан цагийг уснаас гаргаж чичирсэн гараараа өгсөн байна. Ийхүү хулгайн хэргийн эд мөрийн баримт болох алтан цагийг шал найтан гарт нь байрласаар орж ирв. Дэндив түүний цагийг хармагц улам шалжив.
Байцаалт явуулж байсан төлөөлөгч хуульд заасны дагуу протокол хөтөлж эдмүрийн баримт болох алтан цагийг хураа авчээ. Уг цагийг мэргэжилтний дэлгүүрээс хулгайсан цагны нэг мөн болохыг дэндүү хүлээсэн ч бусад цагийг хүлээхгүй гэж гэдив. Тэрээр урд нь мотоциклийн хулгай хэрэгээр удаа дараагийн ял шийтгүүлж авсан эрүүг ноцтой хэрэгтэй учраас жаахан сэхээ авч саяын алтан цагийг бусдаас худалдаж авсан уг хүний танихгүй гих зэргээр булзааруулж олон хоног идээжээ. Гэвч 100 алтан цаг хулгайсан эзэн дэндүү мөн гэдгийг мэдсэн ч бусад цаг хаана буйг тэр хэлэхгүй болохоор шуурхай групп өөр арга хэрэглэхэр болов. Улсын цагтан сэргийлэх ерөнхий газраас энэ хэргийн илрүүлэлтийг удирдан зохион байгуулах үүргийг хурандаа Даш Тэмбэрэл хариуцж байсан учраас энэ ноцтой хэргийн явцыг тэр даруй танилцуулав. Шуурхай группийн ахлагч Чойсрон цаашид яаж ажиллах талаар санал бодлоо тодорхойлоход Даш Тэмбэрэл улгаалагдсан 100 шахам цагаас зөвхөн ганц нь олдлоо. Бусад цагуудыг хятад иргэдэд худалдсан буюу худалдуулахаар тараасан байж болох юм. Энэ чиглэлээр ажиллаа идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн үүргийг өгч. Алтан цаг худалдаж авсан хятад иргэдийн хаягийг нэг бүрчлэн тогтоож үзлэг нэгжлэг явуулж шалга. Тэгэхдээ шинжлэх ухаан техникийн хилцэн шинжээж мөн хэргийг баримтжуулалтанд зураг авах аппарат хэрэгсэлд бэлдэх металл эргчээ ашиглахыг үүрэг болгов. Мөн дэндвийн гэр орон хашаанд нь үзлэг нэгжлэхийг нин даруй наривчлан хийх хэрэгтэй. Ийм ажил удаашралтай байгааг онцлон зааж хятад хэлний орчуулагчаар дэслэгч Баян Болгыг энэ группт нэмж оруулж ажилуулах хэрэгтэй гэв. Дэндвийн ээжийн хашаа байшинд нэгжлэг хийхэд Даш Тэмбэрэл өөрөө очих болж зуудаг нохоогоо сул тавьж сэргийлэгч нарыг оруулахгүй байж болох учраас урдчлан зарим арга хэмжээг авав. Шуурхай групп дижит сүрэн авгаан хашаанд очиход үнэхээр зуудаг нохоо нь хашаан дотроос сул хүний хүлийн чимээгээр хуцан дайрч улаан хүлтэй амтан ойрт гарахгүй байв. Гэрээс хүн цохоохгүй байгаа нь сэргийлэгч нар ирнэ гэж мэдсэн бололтой. 4-5 цагта бороохой мод бэлтгэн утсан тул хашааг нэг зэрэг дөрвөн талаас нь давж нохоотой тулалдаж гарав. Энэ үед Даш Тэмбэрэл бусад нөхдийн хамт хаалгаар нэвтэрч гэрлүү шууд орохоор яв. Гэвч галзуурсан юм шиг дайрах нохоо гэрийнхээ үүдэнд очин хориглон урж тасдах шахав. Нэг нь бууд чи хурандаа гэхэд Даш Тэмбэрэл хэрэггүй бүгд суугаад ах гэв. Мөлхөх шахам явах хүмүүс рүү нохоо дайрч чадахгүй тойрч харайна. Арайхийн гэрт ортол дижит сүрэн гихч авгаа хэнийгч үгүй сууж байв. Дижит сүрэн авгаа гихч нин ховдог шунахай хүүхдийнхээ хулгай амаар баяжиж амьдрдаг гэж нэрд гарсан нэгэн. Гэр орномж чинээлэг байдалтай аж. Танайд нэгжлэг явуулна гэхэд дижит сүрэн авгаа тесэртлээ уурлаж зөвшөөрөхгүй нэг ч юмдаа хүний гар хүргэхгүй юу хэрэгтэй хэл гэж цангинав. Танай хүү хулгай хэрэгт холбогдсон. Бид нуусан юмыг нь олж авах гэж явна гэв. Ууртаа яхир авгаа бүр их хилгэнэн хөөж тууж харааж зөхөв. Үзлэг шууд эхлэв. Хурандаа Чойсрон угаасаа мэрэгжлийн шинжээж байсан бол металл эргэж аппаратаа бариад нэмэх цэгцтэй гэгч нь ажиллана. Хаан цагийг нуусан байж болох вэ гэдгийг гадарлаж эхлээд панераар хийсэн авдар, намын сангийн хаалга, давхар ёроол мөн хажуу талаар нь шидэт багжаа сурамгаар хэд хэдэн удаа гүйлгэн тэмтрээд л энд байна гэдгийг хэлв. Авгаан царай барааж ямаа омгонд дарагдсан ч уур хилэндээ байж чадна. Панерыг эвтэйхэн онгойлгохтол алтан цагнуудыг игнүүлэн өрсөн байлаа. Аяаны жижиг ширээн дээр игнүүлэн зайг өөрж үзлэгийн протокол бичиж тэмдэглэв. Гэрийн бусад газар наривчлан үзлэг хийхэд цаг нэмж олцсонгүй. Дараа нь хашаа байшингийн завсраар металл эргчээ ажилуулж дахин 10 гаруй цагийг олсон байна. Хашааны өөр газраас цаг олоогүй тул нохооны хонуур хэвтэрт нь үзлэг хийх хэцүү ажилд орцгов. Нохоог хэвтрээс зайлуулахын тулд туслах төлөөлөгч 2-3 залуучууд урт шургаагаар яварч нохоог хашааны булан руу шахаж эхлэв. Энэ үед дижит сүрэн авгаа тесэртлээ уурлаж нохоо алчглаа зайлцгаа гэж хашгирч бүм болгон руу гутлын гүүрээр далаан дайрч байв.
Зуудаг нохой ууртаа авгаа хоёртой зэрэг үзэлцэн байж нохойг арай хийн зайлуулад хэвтрийг нь ухаж ирэл хийсэн боловч тэндээс юу ч гарсангүй. Үүгээр үзлэг нэгжлэг дууссан байна. Дараа нь дижид сүрэн авгааг байцааж алтан цагнуудын талаар тодорхой мэдүүлэг авч хүүд эндвийн хадгалуулсан цаг мөн гэдгийг батлуулж. Хулгаан гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг нуун дарагдуулж хадгалсан хэрэгт холбогдож байгааг ойлгуулан Португал гарын үсэг зурулах гэхэд ярддаг авга зурахгүй наа чи миний юм биш. Би мэдэхгүй. Юун цаг гараад ирсэн юм. Би юу н гайхаад байна. Тэр эзнийг нь авчирч харуулад зурхгүй яасан юм. Та нар бас хуйлаа мэддгүй амьтад байна гэж давшлав. Гэвч тэр аргагүй сүрдэж мөрөө сараалхан гарын үсгээ зуржээ. Хулгайч нар голдоо хулгайлж авсан эд хөрөнгийг хэн нэгнээр дамжуулах юм уу? Өөрөө хямдхан борлуулж өрн таран хийн алга болгодог тул дэлгүүрээс алдагдсан алтан цагийг хятадуудад худалдсан байж болно гэдэг таамаглал дэвшүүлсэн нь маш зөв болсон аж. Тэр үед хятадууд нутаг буцахдаа цаг, бүс даавг их хэмжээгээр авч явдаг байсан учраас ийм дүгнэлт хийхэд хүрсэн аж. Хаан Суудахийн гэдэг хятадд цагийг худалдаж байв гэдгийг гүйцэтгэх эрен сурвалжлах ажлаар тогтоосон чиглэлээр хэд хэдэн хятад иргэдийн гэр оронд үзлэг нэгжлэг хийжээ. Түүний нэг нь Хоо огтой хятадын байрт үзлэг хийхэд нэлээд сонирхолтой явдал болсон байна. Хоо огтон барилгын байгууллагад ажилладаг байсан бөгөөд эхнэр хүүхдийгээ хамт хангалуун амьдарч байв. Цагдаа нар олоолаа ороод ирэхэд авгаа нөхөр хоёр нэг л с сэжигтэй болж хурдан гихч нь харц солилцохыг ажиглав. Шуурхай хэсгийн ахлагч Даш Тэмбэрэл өөрсдөө танилцуулаад тусгай дэлгүүрээс алдагдсан алтан цагнаас танаад нилээд хэдийг худалдсан тухай дэндэг өгчийн мэдүүлгийг үндэслэн уг цагнуудыг хурааж авахар ирлээ. Та нөхөр шударгаар бидэнд авсан цагнуудаа хураалгавал бид заавал танаа гэр орон авдар савнд үзлэг нэгжлэг хийхгүй. Шууд протокол бичээд хураан авах болно гэдгээ тайлбарлав. Авгаа нөхөр хоёрын царай жигтэйхэн боров. Хоогийн ихнэр сүхээ гарган тийм нэг ч цаг манад байхгүй гэж учирлан сайхан ааш гарган дайлд цайлах гэв. Тэгвэл бид хууль заасны даваа нэгжлэг явуулна гэд шууд ажилд оров. Хоо уруу царайлан тамхиа байгуулж шал ширтэж эхнэр нь байж ядан хохилзно. Тэр айлд байгаа цоочтой олон том авдрыг нэгбүрчлэн онгойлгуулж нэгжлэг хийхэд хоёр дахь авдраас хэд хэдэн алтан цаг олдов. Цааш нь 3 ба 4 дахь авдрыг нэгжиж байтал Хоо огтын авгаа гинэд хөөс сахруулан ухаан алдаж питхи унав. Хоо огт гашгиран босож харайж өгчглээ гэсэгсэж 5 хүүхэд нь уйлалдав. Байшилж байна уу гэтэл үнэхээр унсан байж. Үзлэгээ төр зогсоож Даш Тэмбэрэл өөрийн албаны машиныг түргэний эмч авчруулахаар нах яамны эмнэлэг рүү явуулав. Даш Тэмбэрэл ухаангүй унсан авгаа бугууны суцыг барьж үзвэл цохилох нь бараг мэдэгдэхгүй шахан байлаа. Гадаадын иргэн өгчгэж болох учраас им тариа байна уу? Ингэж ундаг уу гэхэд айц сандарсан охин үгүйгээд манад им тариа байхгүй гэв. Ухаан алдсан авгааг сэхийг санаатай энэ түрүүнд тусламж үзүүлэх ажиллагаа хийж байтал түргэний эмч ирж авгаан биеийг үзээд тариа хийх гэтэл ухаан алдсан авгаа босож хараа тариа хийлэхгүй гэж гэдив. Бааштай авгаан явуургүй арганд автаж төр зогсоосон үзлэгээ үргэлжлүүлэхдээ эмчийг байлгаж байгаад нэгжлэгээ явуулав. 4 дахь авдраас тэрний том утанд толгойлж хийсэн нэлээд олон 10,000 төгрөг олдов. Уучтай мөнгийг хураасан цагны дэргэд тавихад авгаа дахин байшлахыг завтахад түүнд энэ мөнгийг улсын орлого болгохгүй. Харин ямар учиртай мөнгө болохыг тодруулахын тулд төр хурааж авна. Та сандрах хэрэггүй гэж тайвшруулв. Сая өнөөх авгаа муурч унаж дамжгалсангүй хязгааргүй хорсоо харж байв. Дараагийн авдар чимдам зэргийг нэгжин 5-аас 6 цаг олсноор нэгжлийг дуусч Португалд гарын үсэг зуруулан ажиллаад босгосон байна. Мөн Ли авахта хятад эмэгтэйд нэлээ хэдэн цаг байж болох мэдээллийг үндэслэн нэгжлэг хийх үед иргэн Ли хятадаар ямар нэгэн зүйл орчуулагчид учирлаж хэлв. Учрыг лавлвал жорлонд бие засах хүсэл тавьж байна гэж дамжуулав. Зөвшөөрч орчуулагч дэслэгч Баян булгийн хамт гаргав. Орчуулагч жорлонгийн орчимд хүлээн нэлээд утсан учраас Ли авахтан төргөл гэж хардав.
Гэтэл ямар нэгэн төмөр лаа зунах чимээс сонсогдоход хаалгыг татаж онгойлгол хэрцсэн цаас хийдэг гуйраас үний жижиг лаазыг уцаар оосорлон доош нь унжуулж шалны завсараар төмөр уцаар оосорлон ууж байгаад баригдав. Уг лаазанд 2 жижиг 3 том цагийг хийгээд дээрээс нь цаасаар тагласан байв. Түүний хураан аваад биетэн нэгжлэг хийхээр шидэж эмэгтэй ажилтнаар үзүүлэхэд авгаа хөмдөө өмдний халаасанд хүрэхэд үзүүлэхгүй гэж ухарсан байна. Орчуулагч учрыг хэлж синхруулж ядаад аашалж загнаж байж халаасыг нэгчгэд түүнд онцгой мэдэгдэхгүй байсан боловч Лео овогт нэг л сэжигтэй 2 хөлөө зөрүүлж зогсоод байхыг ажиглав. Өмдний халаасанд нь гараа оруулж тэмдэрэхэд давхар хармаа оёод түүндээ 2 алтан цагийг цавиндаа хавчуулсныг илрүүлж бүгд 7 цагийг хураан авч протокол тэмдэглэн гарын үсэг зурулаад энэ цагийг хинээс авсныг тодруулахад дэндвийн царай зус хашааг нь яг зааж өгснөөр хятадуудаас цаг цуглуулж хурааж авах ажил 10 гаруй хоног үргэлжилж 100-аад цагийг цуглуулж авч чадсан байна. Худалдаа бэлтгэлийн яамны барааны мэрэгчлэлтэн инженер хилцээний дараах цэрэн бүжид мэрэгчлэлтний 20 дугаар дэлгүүрийн дараах уг бараг хариуцж байсан худалдагч нарыг даш тэмрэл урьж өөрийн албан тасалгааны зөвлөгөөний ур ширээн дээр алтан цагийг маркаар нь ялхан өрөөд үзүүлэхэд баярлаж багтсан хүмүүсийн төрдөрөх сэтгэлийн хөөрлийг дүрслэхийн аргагүй байлаа. Даш тэмрэл цагуудыг хүлээлгэн өгч акт бичиж гарын үсэг зурулан зохих газарт нь шилжүүлж өгсөн байна. Энд хүрээд өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөе. Хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Дараагийнхын дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая.